Сайн мэцхан хүмүүс нийгмийн ухаан хичээлийн эсэлт ерхий шалгалтын давталга хичээл эхэлж байна. За өнөөдөр бид 2020 оны улс төр бүлэг сэдвийн тестүүдийг ажиллах болно. За асуулт: Монгол улсын ерөнхийлөгч чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ? За захирамж, тогтоол, зарлиг, хууль, тушаал. За тэгэхээр эдгээр одоо эрх зүйн актуудын тодорхойлолтод бид ирнэ саний. За тэгэхээр төр захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд шуурхай зохион байгуулах асуудлаар батлан гаргасан баримтч бол захирамж юм байна. За тэгвэл энэнийг ямар субъект гаргадаг вэ? Бодоорой. За тэгвэл тогтоол гэдэг нь асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэрлэх үндсэн дээр баталж гаргасан баримтч. За зарлиг нь болохоор Монгол улсын ерөнхийлөгч бүрийн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн баталж гаргасан баримтч. За хуулийг нь гаргадаг вэ? За тушаал нь байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд байгууллагын үндсэн үйл ажиллагаа хангах зорилгоор батлан гаргасан баримтчийг тушаал гэж хэлдэг. За тэгэхээр эдгээр эндээс бол зөв хариулт бол зарлиг бахан. За тэгвэл захирамжийг засаг дарга, тогтоолыг засгийн газар, ерөнхийлөгч зарлиг, за улсын хурал, хууль, за байгууллагын захирал тушаал гаргаж болох нэ. За эндээс тэгэхээр зөв хариулт бол зарлиг. Монгол улсын ерөнхийлөгч бол зарлиг гаргадаг байна. За иргэний нийгмийн түгээмэл шинжид үл хамаарах өвдөл аль нь вэ? За тэгэхээр хүний эрх чөлөөг эрх үүрэг хариуцлагын зохисны гэлт хуулийн хүрээнд хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх. За тэгэхээр эндээс адил тэгшээр эдлүүлдэг байх нь одоо иргэний нийгмийн үндсэн шинжид хамаарна. За тэгвэл үндсэн соёлыг чухалчлан үзэж бусад соёлоос суралцах үйл явцад төрийн зүгээс хатуу хяналт тавих. За төрийн зүгээс ийм хяналт тавьж болох уу? За мэдээж болохгүй. За тэгвэл эрх мэдлийг зохистой хуваарлан тэнцвэржүүлж нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн төрийг төлөвшүүлэх. За энэ бол одоо үндсэн үүрэг нь байна. Үндсэн шинж нь байна. За эдийн засгийн чөлөөт тогтолцоо өрсөлдөөнийг дэмжин зах зээлийн эрүүл саруул тогтолцоо хөгжүүлэх. За энэ бол бас үндсэн шинж. За мөн иргэдийн эвлэлтийн нэгдэх үзэл бодлыг илэрхийлэх, иргэдийн оролцооны эрх чөлөөг баталгаажуулах, орчин бүрдүүлэх гэдэг бол мөн үндсэн шинж байна. За тэгэхээр эндээс зөв хариулт бол за гуравт нь иргэний нийгмийн төлөвшөл эдийн засгийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илэрэн явагддаг вэ? За иргэний нийгмийн төлөвшөл нь эдийн засгийн хүрээнд. За тэгэхээр олон нийт мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих гэдэг нь одоо ямар хүрээний асуудал вэ? За энэ бол хэвлэл мэдээллийн асуудал байна. За тэгэхээр энэ бол хариулт биш. За хоёр дахь нь олон намын тогтолцоо бүхий ардсан сонгуулийн систем бүрэлдэх. За энэ бол улс төрийн асуудал, тийм учраас биш. Бидний асуулт бол эдийн засгийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илэрэн явагддаг вэ гэж байгаа. За хүний эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагын адил тэгш шийдлүүлэх. За энэ бол хүний эрхийн асуудал учраас бас биш. За иргэд хувийн өмчтөй байж өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих боломж. За тэгэхээр энэ эдийн засгийн одоо асуудал хөндөж штэ тийм. Тэгэхээр энэ бол хариултын зөв байна. За дээр сүүлийн хэлбэр эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарлж, хуулиар баталгаажуулах гэдэг нь бол эрх мэдлийн асуудал тийм. За тэгэхээр эндээс зөв хариулт нь иргэдийн хувийн өмчтөй байж өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих гэдэг байна. Гэдэг хэлбэр нь байна. За бүх нийтээр оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү? За тэгвэл одоо бид сонгуулийн ямар зарчим байдаг вэ гэдгийг эргэн санах хэрэгтэй байх нь. За тэгэхээр өгдлүүд уншиж нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос шалтгаалж оролцох. За энэ одоо бүх нийтийн оролцох зарчим мөн үү? Одоо энэ ямар ялгаагаа байгаас үл хамааран оролцож гин гэдэг бол бүх нийтийн зарчим мөн байх нэ. За тэгвэл дараагийн зарчмуудыг харъя. Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр ижилжинтэй байх. Тэгш эрхийн зарчим байна. Хүн бүрийн санал яг ижил байна гэдэг тэр зарчим үйлчж байна. За тэгэхээр сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх. За энэ одоо тэгвэл шууд оролцох.
зарчим байх нь. За чөлөөтэй сонголтын саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх. За энэ бол чөлөөтэй сонгох тийм. За сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх. За энэ бол саналаа нууцаар гаргах зарчим байх нэ. За тэгэхээр эндээс зөв хариулт бол Э хувилбар буюу тэр бүхнийхээ зарчим гэдэг нь нас, хүйс, яс үндэс, мэрэгжил, үзэл бодлоос шалтгаалan оролцох боломжтой гэдэг энэ хувилбар байх нэ. За 5 сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг яасан тооцдог сонгуулийн тохиолдол аль нь вэ? Саналыг харгалзах, за харьцангуй олонх, үнэмлэхүй олонх, хувь тэнцвэрлэх, энгийн олонх гэсэн хувилбарууд байна. За энэ дээр бид нэр харьцангуй олонх гэдэг бид нэр дийлэнх олонхын одоо харьцангуй олонх гэж нэг хувилбар байгаа. Мөн тэр дийлэнх дотроо харьцангуй олонх, энгийн олонх гэсэн. За тэр энэ дийлэнх олонх гэдгийг бид бас мажоритар гэж бас нэрлэдэг. За тэгвэл дийлэнх олонх гэдэг нь тухайн сонгогч нараас хамгийн их санал авсан одоо 10 санал өгсөн. За Б-д бол одоо 9 санал өгсөн юм бол хамгийн их санал өгсөн А нь бол одоо ялнаа гэж бол энэ дийлэнх олонхын харьцангуй олонх гэдэг одоо хувилбараар явж байгаа сонгуулийн тохиолдол байна гэж ойлгох нь. За тэгвэл тэр үнэмлэхүй хувь тэнцвэрлэх гэж юм. За энэ бол сонгогч тэр намын төлөө саналаа өгдөг. Хувь хүний төлөө биш. За өмнөх тэр харьцангуй олонх болон дийлэнх олонхын тэр мажоритар тогтолцоонд бол хувь хүний төлөө өгдөг бол энэ пропорционал тогтоол хувь тэнцвэрлэх одоо энэ сонгогч бол намын төлөө өгнө. Намын нэрсийн жигсаалтаар гарч одоо нэрсийг дуулнаа л гэсэн үг тийм. За тэгэхээр энгийн олонхын тогтолцоо нь бол тэр дийлэнх олонх дотор энгийн олонх гэж байгаа. За тэр энгийн олонх гэдэг нь болохоор 50-аас дээш хувийн санал авсан бол одоо сонгогч гарч ирдэг ийм сонгуулийн тогтолцоо. Тэгэхээр эндээс бид зөв хариулт бол 50-д 1 хувилбар буюу энгийн олонхын тогтолцоо байх нэ. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл иргэдэд үнэн зөв мэдээлэл хүрэхтэй баримтлагдаг зарчмуудад хамаарахгүй хөгжил айлнэ. За эхнээс нь уншаад хамаарахгүйгээр нь ялгая. За ард түмний эрх ашигыг илэрхийлсэн дуу хоолой байх. За энэ бол хэвлэл мэдээллийн баримтлагдаг зарчим мөн байх нь. За нэг хүний эрх ашигын төлөө бус үнэн зөв мэдээллийг дамжуулдаг. За ингэх ёстой мөн. За бүхнийдэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах. За мөн тийм ийм зарчмыг бас баримтлана. За эрх баригч намын байр суурийг бэхжүүлэх мэдээлэл дамжуулах. За юм байж болов. Одоо нэг намын байр суурийг бэхжүүлэх бол ардын намын, ардсан намын ч байж болно тий. Тэдгээрийн одоо байр суурийг бэхжүүлэх мэдээлэл дамжуулаад яваад иж болох уу? За болохгүй нэ. За хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашигыг хамгаалах. За энэ бол бас байж болох зарчим. За тэгэхээр зөв хариулт бол эндээс бол буруугийн сонгогч юм тий. За асуулт болоо. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх чиг үүрэгт хамаарахгүй хөгжлийг тэмдэглэнэ үү? За хэвлэл мэдээллийн чиг үүргийг одоо бид нар олох нь мөн биш нь ялгана. За үзэл суртал номлох. За ийм байж болох уу? За болохгүй. За шүүмжлэл өрнүүлэх байж болно, хяналт тавьж болно, мэдээлэл олгож болно, боловсрол олгож болно. Тэгэхээр эндээс буруу хариулт нь бол үзэл суртал номлох гэдэг энийг сонгох нэ. За асуулт 8. 2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэл үндсэн телевизэд 90%, хувийн телевизэд 78%, FM радиод 60% гэсэн нөлөө өгчээ. За дээрх их сурвалжид ямар асуудлыг хөндөж байна вэ энэ мэдээлэл нь? За энийг олгоно. 3 оны даалгавар ахна. За тэгэхээр эдгээрийг ялгах нь яг дөрөвнэгтэй адилхан. За хэвлэл мэдээллийн байгууллагад шашны судалгаа хийсэн дүгнэлт мөн үү? Биш ээ. За хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн өгсөн төсөөлөл бас биш. За хэвлэл мэдээллийн байгууллага төрийн бас байгууллагуудын хандах. За биш. За хэвлэл мэдээллийн байгууллага төрийн байгууллагуудын хандах байдал. За энэ бас биш. За хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа юм аа энэ бол. За тэгэхээр зөв хариулт бол И хувилбар байх нэ. За асуулт 9. 2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь
улс төрөөс хараад бус байдаг гэдэгтээ судалгаанд хамрсан иргэдийн 42% нь санал нийлдэггүй. За 23% дунд зэрэг, 8.2% нь санал нийлдэг гэж үзжээ. За дээрх их сурвалж ямар асуудлын тухай байна вэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараад бус байдлын талаарх шашны судалгааны дүгнэлт. За энэ бол шашных биш. За тэгвэл иргэдийн санал мөн үү? Биш ээ, санал хураалт биш. За улс төрөөс хараад бус байдлын талаар иргэдийн төсөөлөл мөн үү? За энэ бол харин мөн байх нэ. За тэгвэл сонирхлын бүлэгт улс төрөөс хараад бус байдлын талаар иргэдийн санал. За энэ бол бас биш. Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага мөн үү? Бас биш юм аа. За Алмандын судалснаар анамг шинжтэй бүлгийн үйл ажиллагаа зохион байгуулалтын гол онцлог юу вэ? За Алманд бол сонирхлын бүлгийн шинжийг 4 хэсэг болон ангилсан. За тухайлбал тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг. За энэ бол эвсэл холбооных. За тодорхой зохион байгуулалтгүй цугларт бослого юм байна. За энэ бол аном бүлэг. За гол төлөв яс үндэс шашин шүтлэг нас хүүсээрийн нэгддэг бүлэг нь болохоор эвсэл холбооны бус бүлэг. За цэрэг арим сүм хийдийн дор зохион байгуулагдсан үүсдэг бүлэг бол байгуулагдсан бүлэг байх нэ. За эндээс зөв хариулт бол тэр аном бүлэгийн хэв шинж нь тодорхой зохион байгуулалтгүй. За цугларт бослого үүмийн зэрэгээр одоо ялгагддаг онцлогтой байх нэ. За ингээд гэрэл даалгаварт тулгуур үгсийг зөв харгалзуулнаа. За ингээд дараа уулзтлаа.